Уйлсныхаа дараа би яагаад дүүргийн удирдагчаар сонгогдохоос тэгтлээ их айснаа эргцүүлсэн. Хэрвээ би үүргээ сайн гүйцэтгэхгүй бол чөлөөлөгдөж магадгүй. Бас ажилдаа том алдаа гаравал таягдан хаягдахад хүрч болжшгүй гэж би үргэлж боддог байв. Бурхны үгээс би хэдийгээр дүүргийн удирдагч илүү өргөн хүрээтэй ажлыг хариуцаж, илүү их дарамттай тулгардагч, дадлагчих боломж бас илүү их байдаг гэдгийг ойлгосон. Тэд үннийг эрэлхийлж, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж байвал төгс болгуулах замаар алхах нь илүү хялбар болно. Миний гүйцэтгэж буй үүрэг миний төгсгөлийг тодорхойлохгүй. Харин миний төгсгөлийг тодорхойлох зүйл бол завхарсан зан чанар маань цэвэрлэгдсэн эсэх юм. Хэрвээ би үннийг хэрэгжүүлэхгүй, Бурханаас сэрэмжилсээр байвал миний завхарсан зан чанар хизээч өөрчлөгдөхгүй. Тэр тохиолдолд би ямар ч үүрэг гүйцэтгсэн бай эцэстээ аврагдахгүй. Бурхан бол зөвхт. Бид үүргээ гүйцэтгэхдээ гажуудал, алдаа гаргалаач гэсэн үннийг ирж хайж, өөрсдийгөө эргцүүлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж чадчих байвал Бурхан биднийг залж чиглүүлж, үүргээ гүйцэтгэх боломжийг олгосоор байх болно. Үннийг хэрэгжүүлдэггүй зөрүүдлэн үл гэмшдэг, буруу үзэл бодолтойгоо зуралцаар байдаг хүмүүс л таягдаа хаягдана. Дараа нь би устгааны ажлыг хариуцсан гол удирдагчаар сонгогдсон. Энэ ажилтай хамт ирдэг асар их хариуцлагын тухай бодох үедээ би дахиад л жаахан санаа зовсон. Гэхдээ би махан биеийн ашиг сонирхлоо хойш тавьж өөрийгөө өгөөсгөх хэрэгтэйгээ ухаарсан юм. Би тэр даруй Бурханд залбирч үүргээ сайн гүйцэтгэхэд зүрх сэтгэл хүч чадлаа зориулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ удаад би аминч байхаа болж, харин Бурханы санаа зорилгыг бодолцож үүргээ биелүүлэхээр сонгосон. Энэ орчин нөхцлөөр дамжуулан миний ухаарсан зүйл бол Бурхан энэ үүргийг ашиглан намайг илчилж таягдан хаях гээгүй. Харин ч миний завхарсан зан чанарыг илүү их илчлэхийн тулд байсан. Ингэснээр би өөрийгөө илүү гүн гүнзгий мэдэж, улмаар цэвэрлэгдэж, өөрчлөгдөж чадах байлаа. Энэ бол Бурхан намайг төгс болгож байсан хэрэг юм. Бурханд талархъя. Амен.